Сайн байцгаана уу? Би өнөөдөр та бүхэнтэйгээ өөрөө өөрийгөө жинхнээсээ хайрлах гэж яг юу юм бэ гэдэг талаар ярихаар шийдлээ. За тэгээд та бүхний бодлоор өөрөө өөрийгөө хайрлах гэж яг юу вэ? Бодох хэсэг хугацаа олгоё. Өөрөө өөртөөгөө зөөлөн сайхан илдэг харьцах, өөрийгөө номер 1 тавьж байх, өөрийгөө арчилдаг байх гэж бодсон бол yes, энэ бүхэн бол зөв. Гэхдээ орчин цагт өөрийгөө хайрлах гэдэг ойлголтын талаар онлайнаар хэтэрхий олон хүмүүс янз янзын талаас нь ярьж байна. Хэрвээ чи над шиг хүн бол өөрийгөө хайрлах гэсэн тэр ойлголт нь жоохон толгой ирмээр байж магадгүй. Миний хувьд өмнө нь өөрийгөө хайрлах гэдэг нь маш гоё дурсамжуудыг, туршлагуудыг өөртөө хураах, хамгийн сайн гэсэн болгоныг өөртөө авч хэрэглэх, хүртэх гэж ойлгодог байсан. Гэхдээ жинхнээсээ өөрийгөө хайрлана гэдэг нь өөртөө байгаа потенциалыг үнэлэх, хамгаалах ба эд материалтай ямар нэгэн байдлаар хамааралгүй юм байна л да. Хүмүүсийн толгой энэ тал дээр ер нь нэлээд эргээд идэг. Ер нь бол өөрөө өөрийгөө анхаарах, надад урт хугацаанд сайн зүйл юу вэ гэдгийн төлөө ажиллах нь өөрөө өөрийгөө хайрлах болохоос биш, өнөөдрийг одоо арга цаасан хэсгийн хугацаанд кайф таашаал өгсөн тэр зүйлсийг бол яг өөрийгөө жинхнээсээ хайрлах хайр гэж хэлэхэд хэцүү. Өөрийгөө хайрлах нь хүсгүй байсан ч гэсэн хэцүү одоо зүйлстэй нүүр тулах, хэцүү шийдвэрүүдийг гаргах, хинч алга ташихгүй байсан ч гэсэн зорилгынхоо төлөө урагшлах, үр дүн нь тодорхойгүй байсан ч үр дүнд хүрнэ, би хүртэх хэрэгтэй гэсэн үн цэнтэйгээр, итгэл үнэмшилтэйгээр урагш алхмууд авах. Энэ бүгдийг хэлнэ. Энэ нь хүнээс сахилга батыг шаарддаг. Сэтгэл зүй бие махбодын сахилга бат. Аав ээж хоёр маань цэвэр хөдөлмөрөөрөө амьдралаа босгосон хүмүүс л дээ. Бид нар ямар нэгэн дутагдах, гачигдах зүйлг үүссэн гэсэн үг. Гэхдээ 10 жилээ төгслөө ягаад ч би хүссэн хувцас аваад өөрийнхөө стил имижийг бүрдүүлэх боломж надад ерөөсөй гараагүй. Эгч нарынхаа хувцаар болгоол ирдэг гэсэн. Хожим оюутан болсноо өөрийн гэсэн мөнгөтэй болоод ажил хийгээд тэгээд байр хоолныхаа мөнгийг өгчөнгүүтээ босод бүх мөнгөөрөө маш их хувцас авсан. Тэгээ оюутан хүний хувьд бол нүүх шаардлага их гарна. Өөр хот руу зун нь очиод ажил хийн. Тэгээд нүүх болгонд тэр олон хувцсыг нааш нь цааш нь аваад яваад байх хэцүү. Ер нь бол шинээрээ шахуу маш олон зүйлсийг хайсан. Тэгээ эцэст нь юу ойлгож байна гэхээр за эд материал гэдэг зүйл чинь тухайн үедээ хэсэгхэн хором кайф өгдөг болохоос биш яг жинхнээсээ би өөрийгөө хайрлаад тэгээд энэ олон хувцсыг аваад байх юм бол энэ утга учиргүй юм байна гэдгийг ойлгож байгаа юм. Харин намайг хүүхэд байхад жишээ нь телевиз үзэх гээд сууж хахад орж ирэнгүүтээ англи хэл дээр юм үз, Bloomberg үзгээд ТV-гийн сувг салчихдаг байсан аавыгаа өөрөө өөрийнхөө хувь хүний хөгжилд нэмэр оруулаасай, тууштай төвчээртэй хүн болоосай гэсэндээ дуулан секцэнд явуулаад өөрөө тулж ажилдаг байсан ээжигээ тухайн үед ямар ядаргаатай юм бэ гэж бодож исэн ч гэсэн эргээд энэ бүх шахалт нь цэвэр ариун жинхэнэ хайр байсан юм байна гэдгийг одоо ойлгож байгаа байхгүй юу? Том хүн болоод найз нөхөдтэйгөө үл ойлголцоол, хайртай хүндээ хууртагдаал, ажил дээр араас хутгалал, амьдралд хоцроод байгаа мэт мэдрэмж аваал, өөртөө амсан зүйлстэй хүрэхгүй байгаал, фейлдэл, янз янзын зүйлс туулсны дараа ойлгосон нэг зүйл нь амьдралаас тисч твчих боломжтой гэж боддог зүйлс чинь чиний амьдралаас би ийм зүйл хүртэх хэрэгтэй гэсэн стандартыг тодорхойлж байгаа байхгүй. Тэр стандартад одоо хил хязгаар байх хэрэгтэй. Тэр хил хязгааруудыг сахилга батал тогтоож өгдөг юм байна. Хүмүүс сахилга бат гэдэг үгэнд дуртай биш байдаг. Нэг тийм хориоц хэр шиг, контролцсон юм шиг, эсвэл бүр шийтгэл шиг мэдрэмж өгөөд идэг баг. Гэтэл сахилга бат гэдэг бол урт хугацаанд өөртөө оруулж буй кэр буюу өөрийгөө халамжилж байгаа маш том хайр байгаа байхгүй. Энэ нь ирээдүйдээ одоо зориулсан хөрөнгө оруулалт гэсэн үг. Өөрийгөө хайрлахын хамгийн хэцүү зүйлс нь хөөстэй баананд хөвтөл, толинд хараал, affirmations хэлээд, хумсаа янзлуулаад массажинд ороод ч юм уу энэндээ биш. Орондоо хөвтөд үлдмээр байсан ч гэсэн өөрөө өөрийнхөө өгцгийг чирээд жимд аваачих. Уцаа ухаад суугаад баймаар байсан ч гэсэн өмсөх хувцаа угаагаад эндүүдэд бэлтгээ тавих. Netflix-ээ үзээл хөвтжимаар байсан ч гэсэн урт хугацаанд хүсэж явсан прожектоо босоод эхлүүлэх, бичиж эхлэх. Тэр алхмуудыг авахыг хэлээд байгаа юм. Жинхэнэ өөрийгөө хайрлахаар амар тухгүй мэдрэмж өгч болно. Гэхдээ өөртөө хэрэгтэй, өөртөө сайн зүйлсийг хийх нь шийтгэл ерөөсөө биш.
Өөрийгөө хайрлах нь үргэлж сайхан мэдрэмж өгч байх ёстой гэсэн нийгмийн буруу ойлголт байгаад байна л да. Хэцүү санагдвал эдгээр бол хайр биш. Тав тухтай амар амгалан баймар ах чинь хайрцагнасаа гараач гэж дарамт шахалт өгөөд энэ бол тамлал юм ач гэдэг юм уу? Өөрийн тухтай бүсээс гарч өөртөө хэрэгтэй зүйлстэй нүүр тулгарч чадахгүйгийн хамгийн зөв нь энэ байдал чинь урт хугацаанд чамайг мэрээл яваад идэг. Үргэлж жижигхэн гэсэн мэдрэмжийг өгөөд гацчихсан тэр нөхцөлд авааччихдаг. Choose your heart гэд viral болоод исэн рилүүдийг үзсэн үү? Ер нь бол өөрийн хэцүүгээ сонгох гэж байгаа. Өглөө босоод ажилдаа явах хэцүү. Гэхдээ мөнгөгүй, ажилгүй байх хэцүү. Хэцүүгээ чи сонгохгүй бол хэцүү чинь чамайг сонгоно. Аль замаар зовхоо өөрөө сонго. Гэхдээ аль аль нь зовлонтой байх болно гэд. Жимд явах хэцүүч тархан байх хэцүү. Өртөө байх хэцүүч сахлах баттай байх. Санхүүгийн сахлах баттай байх хэцүү. Зорилгынхоо төлөө хөдлөх хэцүүч юу ч хийхгүй суугаад байх нь хэцүү. Тиймээс өөрийн хэцүүгээ сонго. Ер нь бол миний хувьд тухтай бүстэй хитрхи их байгаал яг нэг хэвэндээ байгаад ах нь аюу хэцүү зүйл юм билээ. Амьдрал хүнд байгаадаа биш. Mental stimulation буюу оюуны өдөөлт байхгүй амьдралын зорилгоо олоогүй ч юм шиг нэг юм дутагдаад байгаа юм шиг тэр мэдрэмж надад аюу хэцүү мэдрэмж өгöd идэг. Өглөө босоод хийдэг юмаа хийгээл яг нэг хэвэндээ байх уу? Эсвэл арай өөр жижиг алхмуудыг хийж амьдралаа өөрчлөх үү гэсэн бүрэн эрх чөлөө нь гарт байгааг мэдсээр ежиж өөрчлөлт авахгүй байх нь ямар ойлгохтой мэдрэмж байх вэ дээ. Өглөө босонгуудаа утсаа оролдоод бусад хүмүүсийн пост контент янз янзын юмыг үзэл тухайн хүмүүсээр өөрийнхөө өдрийг тодорхойлуулах уу эсвэл нэг цаг утсаа оролдохгүй байжгаад өөртөөгөө нүүр тулаад өөрийгөө сонсох уу? Энэ чиний гарт байгаа. Жил бүрийн 1-р сард би өөртөө нэг тийм ментал буюу оюун санааны амралт өгөөд байдгаа анзаарсан. Яг ингээл эд бужигнсан борлуулалтын 12 сар өнгөрөөл 1-р сард амар ингээл би шинэ хүн болсон. Би өөрийнхөө төлөө зорилгынхоо төлөө өсөлт хөгжлийнхаа төлөө алхам хийнэхээс илүү тодорхой хэмжээний амралтыг өгдөг гэсэн үг. Enjoy хийдэг гэсэн үг. Тэгээд эргээд бодох нэ 18, 21, 25 онуудад миний хувьд аюу тийм хэцүү зүйл тохиолдсон хүнд жилүүд болж өнгөрсөн юм байна л да. Гэхдээ эргээд харахад тэр хүнд зүйлсийн ачаар өнөөдрийн би контент хийж өөрийн ойлгож мэдэж сурсан зүйлсээ та бүхэнтэй хуваалцах хэмжээний тодорхой хэмжээний wisdom-ыг хураацсан байгаа юм. Маш их хэмжээнд суралцаж, уншиж, бичсэн гэсэн үг. Гэхдээ хүнд зүйлс тохиолдол би шууд шийдвэр гаргаад за би энэний эсрэг үйлдэл аваад би ийм болно гэсэн үг гэвэл үгүй. Мэдээж ингээд хэцүү зүйл тохиолдсон хүн чинь өөрийгөө өрөвдөн, нялцгаар нь за би өөрийгөө амраах хэрэгтэй, тайван байх хэрэгтэй гэл замбраагүй идэж уусан, маш их жин нэмсэн, тэрнээс болоод нүүр маань, арьс маань айгүй муухай болсон. За тэгээд хичнээн өөрийгөө амраагаад байгаа хэрнээ цаанаа айгүй тийм тав туухгүй мэдрэмжтэй яваад байсан. Яг үндэ би ингээд өөрийгөө зовохгүй, өөртөө зөөлөн байгаал, өөрийгөө хайрлаад байна гэж бодоод байсан маань эсэргээрээ өөрийгөө хорлоод исэн хэлбэр болж таарсан. Тэгэл өөрчлөгдөх замдаа орсон гэж хэлэх үү дээ. Өөрийгөө шахахгүй, хүчлэхгүй яг энэ байгаагаараа байх нь өөрийгөө хайрлж байна гэж бодоод идэг байсан ч гэсэн эсэргээрээ нэг тийм төөрөлдсөн, гацсан мэдрэмжийг өгч исэн юм билээ. Өдөр бүр ингээл өөртөө гутраал би энээс илүү байж чадах хүн штэ. Яагаад би өөрийгөө шахаад тэр хүний өөрөөсөө гаргаж чадахгүй байгаа юм бэ гэдэг тэр хэцүүтэй нүүр тулах уу эсвэл жижиг алхмуудыг аваад янз янзын бэрхшээл сорилтоотойгоо нүүр тулах уу тэр сонголт нь миний гарт байсан байгаа байхгүй юу? Тийм ч учраас өөрийгөө хайрлах гэдэг нь юу юм бэ гэдэг тэр итгэл үнэмшил харах үнцгөө эвдээд шинээр тодорхойлж гаргаж ирэх шаардлагатай болсон. Хүн хүссэн хувилбартай хүрэхийн тулд өөрийгөө хангалттай хэмжээгээр хайрлах ёстой юм билээ. Жишээ нь сайн найз чинь ирээд найзаа би энэ 100 хамгийн гоё биеэ урлахаар шийдсэн. Эсвэл би ирч хүчтэй байна. Энэ жил би хувийн бизнестэй болно гэж хэлсэн гэж бодъё л та. Тэнгүүд чи хизээч за чи яг энэ чигээрээ байгаарай. Битгий тухтай бүсээсээ гараарай гэж хэлэхгүй л үсттэй. Харин окей за хоолунд яах вүлээ ямар төлөвлөгөө гарах вэ? Юу идэх вэ? Ямар жимд явах юм? Бизнесээ хийхин тулд ямар бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох юм? Хаанаас эхлэх үү? Гэл ерөнхийдөө найзаагаа төлөвлөгөө гаргахад нь туслаад магадгүй хамтдаа ч хийж болох байхгүй юу?
Яг тэр найздаа хандж байгаа шигэ өөрөө өөртөөгөө харилцаж, өөрийгөө хайрлаж яагаад болохгүй гэж. Ер нь бол өөртөөгөө харилцах харилцаа чинь амьдралд чинь байгаа бүх харилцаануудыг чинь тодорхойлж толдож идэг. Өөртөө амлсандаа хүрч өөрийгөө хүндлэхгүй юм бол бусад хүмүүс чамайг яаж хүндлэх юм бэ? Хэцүү зүйлстэйгээ нүүр тулж өөрийгөө хайрлахгүй бол өсөлт хөгжлийн сэтгхүүтэй хүмүүсийг амьдралдаа хэрхэн татах юм бэ тийм үстэй. Энэ тийм амархан биш л дээ. Өсөлт хөгжил нь яг одоогийн байгаа байдлаа хуураад байгаа юм шиг мэдрэмж өгчөж болно. Чиний одоогийн байгаа байдал чинь өглөө босмааргүй байгаа, жимд явмааргүй байгаа. Ямар нэгэн хэцүү асуудлуудтайгаа нүүр тулмааргүй энэ тухтай бүсээсээ гармааргүй байгаа байхгүй юу? Яагаад гэвэл одоо байгаа байдал чинь дэндүү тав тухтай бас аюулгүй санагдаад байгаа гэсэн үг. Энэ байгаа байдалтаа дургуйч нь хүрээд үүнийгээ хүлээн зөвшөөрч эхлэх юм бол чиний эгот чинь маш том цохилд орж ирнэ. Иннээс эхлээл өөрөө өөрийгөө жинхнээсээ хайрлах алхмуудыг авч эхлэх хэрэгтэй. Эхний ээлж нь хүлээн зөвшөөрөх нь шүү дээ. Чиний потенциалын талтай л тэнцвүүн тэнд хүссэн амьдралаар чи амьдраад өөрийнхөө хамгийн хүсдэг дүр төрхийг бүтээгээд амьдраад болоод идэг. Гэтэл чи харж ирсэн би ч гэсэн чадна штэ гэж боддог. Даанч алхам авдаггүй. Тэр хүссэн амьдралаар чи амьдраад байгаа эмэгтэй та хоёрын ялгаа нь ерөөсөө л тэр алхамд л байгаад байгаа. Үйлдэлт л байгаад байгаа гэсэн үг байхгүй юу? Би одоо ингэж бэлтгэх хэрэгтэй. Би өвшөө илүү одоо өөрөө өөртөө итгэлтэй байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Шалтгаанууд яриа л байвал нөө. Энэ ерөөсөө цаашаа урагшлахгүй. Бэби алхмуудыг баг багаар аваад юу нь болж ийн, юу нь болохгүй байх те. Юу нь миний ирээдүйд үлээх хэрэгтэй юм бэ гэдгийг тэр үйлдэлүүдээс олж сурна уу гэхээс биш юу ч хийхгүй бодоол яваад ах юм бол энэ байдал үргэлжлээл яваад байна гэсэн үг. Бидний амьдарч байгаа ертөнцийг 3D ертөнц гэж хэлдэг штэ. Гэтэл 4D 5D ертөнц дээр одоо чиний хүсэж байгаа бүх тэр хувилбар чинь оршиж идэг, давхар оршиж идэг гэж үздэг байгаа байхгүй юу? Тэнгүүд тэр хувилбартаа хүрэх алхам нь ерөөсөө л үйлдэл хийх юм бэлээ. Үйлдэл хийх, бэлэн байх гэсэн үг. Чиний биширч, хүндэлж, одоо дагаж дуурайж явдаг тэр гайхамшигтай мундаг эмэгтэйчүүд амьдралынхаа хизээ нэгэн цагт өөрийгөө голсон байгаа. Хизээ нэгэн цагт залхуурлаасаа тав тухтай бүсээсээ илүү өөрийгөө хайрлахыг сонгосон байгаа. Ер нь бол хэцүү зүйлстэй нүүр тулахыг сонгосон. Альва зүйлийг эхлэх нь л хэцүү болохоос биш, яг эхлээд яваад үзчих юм бол баг багаар амархан болоо л идэг. Одоо ингээд жимд явхад жимд очиод дасгал хийх гэхээсээ илүү явах шийдвэр гаргах нь хэцүү гэдэг штэ. Очичингууд ингээд ямар нэгэн байдлаар дасгалаа хийгээл болчдөг. Яг тэрнтэй адилхан. Өөртөө амлсан зорьсондоо хүрээд байх тусам хүрэхэд илүү амархан болоод өөртөө итгэх итгэлээ баталгаажуулаад яваад идэг. Тухтай бүсээсээ илүү өөрийгөө хайрлахыг сонгох тусам хэн болж хувирч буйда дурлал явна гэсэн үг. Бэлэн болохыг, мотивацтай болохыг хүлээх хэрэггүй. Хин нэгэн зөвшөөрөл өгөхийг хүлээх хэрэггүй. Зүгээр л бэби алхмуудыг аваад өөрийнхөө ирээдүйн болон одоогийн сайн сайхны төлөө урт хугацаанд үр өгөөж өгөх тэр алхмуудыг авч хэрэгжүүлээ. Энэ бол өөрийгөө хайрлаж байгаа хамгийн зөв, хамгийн том хэлбэр юм шүү. Тэрнээс биш ямар нэгэн шалтгаан яриа л яваад ах юм бол энэ хизэж дуусахгүй үргэлжилсээр байгаа л нэг мэтгэд бидний амьдрал хугацаатай шүү дээ. Тэгэхээр одоо өөрийнхөө энэ одоо олгосон сайхан амьдралыг үр бүтээлтэй өөрийнхөө хүснээрээ өнгөрүүлэхийн тулд өнөөдрөөс алхмууд авч эхлээрэй. Ер нь бол өөрийгөө хайрлах, сахилах баттай байх нь үзэн ядах гэхээс илүү хайр дээр суурилсан байх хэрэгтэй байхгүй юу? Хэн байж чадах вэ гэдгийг өөрийнхөө үн цэнийг ойлгож хангалттай хайрлахаа одооноос эхлэх хэрэгтэй. Ингэж өөрийгөө хайрлаж чадах юм бол чиний амьдрал ч гэсэн дагаад өөрчлөгдөнө. За тэгээд энэ үртээ сонссон та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье.